Асуудал хүндээ байж үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна гэдэг. За өнгөрсөн баасан гараг болон энэ даваа гараг засгийн газар ээлжид бусаар хуралдах тавтай байсан. За ээлжид бус хуралдааныхаа товыг одоогоор бол цуцлсан байгаа. Энэ хурлаараа бол дөрвөн сайдыг чөлөөлөх асуудал яригдах гэж байсан. Эрчим хүчний сайдаар чөлөөлж өгөх хүсэлтийг ерөнхий сайд гаргасан байна. Өнгөрсөн логикт гаргасан. Таны өргөлөө өгөх шахсан юм болов уу? Ямар гэж шахсан юм уу? Та эсвэл өөрөө байгаа юм уу? Биеийн дууслаар хуралдаа. За ерөнхий сайд одоо тэгээд толгойдох шийдвэрийг гаргах байлгүй дээ. Хэд хэдэн шалтгаан бий. Эхнийх нь бол мэдээж энэ эрчим хүчний салбар явгад төвөгтэй нөхцөл байдал руу шилжилтийн нөхцөл байдал дуусаагүй явж байгаа. Тэгэхээр энэ хавар бол хаврын ус төр болгоод жил бүрийн хаврал ус төр явдаг штэ. Намайг хөгжруулах асуудал нь тэргүй ээлжинд гарч ирээд ус төрийн маргаан үсээд яг бодит байдлын хүндрэлийг шийдэхгүй өнгөрчих магадлал өндөр байгаа учраас энэ ус төрийн маргааныг зогсооё. Бүхэлд өгч гэсэн эхний салбарын эрх ашиг миний сайд байх эрх ашигаас хэдэн мянга дахин том учраас энэ асуудлыг бол улс орны тулгамд байгаа асуудлыг ус төржүүлэхгүйгээр бодит байдал руугаа нүүр тулаад нөхцөл байдлаа гарт шийдлээ олох хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Тэгээд ойрын хугацаанд нэг ширээнээр сууж агаад 3 жил ажилласан байна. Ямар салбарт ямар байдалтай хүлээж аваад ямар байдалтай хүлээж өгч байгаа тоо баримтаар ярина. Өөрөөгөө сайн муу ажилласан тухайд өгнөх нь ёс зүйн асуудал. Эрчим хүчний сайдаар ажиллах ер нь дараагийн үеийг танаа нанд дотроос ингэж харж байна. Би одоо чадвартай хүн байна уу тань? мэдэхгүй би тэр тухай би бодохгүй бодоогүй. Миний бодох сэдв биш. За мэдээж асар төвчээртэй хүн байх хэрэгтэй. Хоёрдугаар чадвартай хүн байх хэрэгтэй. Ёс зүйтэй хүн байх хэрэгтэй гэл асуудал тавигдах байлгүй. Таны хувьд ер нь жоохон гомдолтой байна уу? Гомдол ямар гомдол байхгүй. Энэ гомдох тухай асуудал байхгүй шүү дээ. Улс төрийн замнал сонгож яасан тэр мөчтэй гомдох хэрэггүйг ухамсарлаад улс төр дурсан юм шиг.